За өнөөдөр энд ирж байгаа учир шалтгаан нь бол яг энэ уран проект компанитай холбоотой асуудал, та нарын эрх ашигтай холбоотой асуудлыг би өөрөө ирж газар дээр нь та нартай ярилцсан шийдлийг хотын даргатай зөвлөсний дагав танилцуулах гэж ирж байгаа. Нийслэлээр 6 сард захирамж гаргаж энэ уран проект гэж энэ уран их компани үхийг болсноо хойшоо өрөөсөө ч өгсөн байсан. Алтан оног өчсөн өрөөсөө. Зарим 20 хэдэн зүйлийн эсэргүүцэл тайлбар гаргаж нийслэлийн захиргааны эргэж өгөхөөр өгчихсөн. Тэр нь болохоор ор үндэсгүй тайлбарууд иргэдийн тал хувь нь баг манахаар бариулахыг зөвшөөрж бидэнтэй дахин нэрж уудаж гарын үсэг өгч байгаа гэсэн худал мэдээллийг хийгээд явж байгаа. За тэр бол ор үндэсгүй худлаа гэдгийг энд цугласан байгаа. Өнөөдөр 40 гаруй айл яг одоогийн байдлаар энэ ирчихсэн байна. За хотын дарга битээр шинэ Улаанбаатар хотын захиргаан дээр бас хэдэн хохирсон иргэд компани төлөөлөлтөд уулзлаа. За манай энэ Улаанбаатар орон сууцчлалт гэж компани бол яг ийм асуудлууд байгаа учраас байгуулагдсан компани байгаа. За манай ажилтаа албан агчид бол та нартай уулзж байгаа. Одоо бол энэ уран проект гэж компанид үйл ажиллагаа явуулахгүй. Тэртээ тэргүй шүүхээс энэ компанийг татгалзуулсан. Нэгдүгээр асуудал. Дараагийн шин төсөл хэрэгжүүлэгчийг бид нар сонгож ажлыг хийнэ. Та нартай гэрээ хэлцээрийг өнөөдрөөс эхлээд төр хийдэг болно. Компани биш. Та нарын асуудлыг эргээд нэг хариуцлагагүй компани дээр очиод асуудал тэгдээдэг биш. Эргээ асуудал гарвал төр хариуцлагыг үүрдэг болно. Улаанбаатар хот. За ингэхгүй бол ийм маргаан бол маш олон газар байгаамаа. За энэ 21-р байрны асуудал дээр хүнд байгаа. Энэ байрыг нураагаад иргэдтэй зөвлөдөөд төсөл хэрэгжүүлэхээр энд нэг маш олон гэрчлэгээтэй нэг нөхөр байгаа. Тэгэхээр тэр нөхөр хэрвээ татгалзаад авах юм бол бид нар энэ нөхөртэй хамтарч ажиллах шаардлагагүй. Энд байгаа 22 дугаар байрны 4 жил хохирцсон байгаа иргэдийн асуудлыг Улаанбаатар хот шийднэ гэдгийг та нарт хандаж хэлэх гэж байгаа. Одоо түрээсээ ч өгөхгүй байгаа шүү дээ, тийм ээ? За тэгээд эдгээр бол нэг дард нь шүүх ярьдаг, хууль цагдаа ярьдаг. Тэр асуудлыг зогсооно. Ерөөсөө тухайн үед бол цөө хэдэн компани бүх энэ ашиглалтын шаардлага хангахгүй төслүүдийг хувааг авцсан. Тэг ямар ч чадамжгүй нэг ч төсөл хэрэгжүүлдэг. Төслийг би бол бодохдоо цаашаа дамал зардаг нэг ийм хэдэн нөхдүүд л гэж ойлгож. Хөрөнгө оруулалт хайдаг. Нэг ийм гэрчлэгээ авчаад тэгээд тэрийгэ бариад одоо бид нар энд бол ийм юу авцсан. Төсөл авцсан гэх тийм ээ. За энэ уран проект гэж компанид хандаж хэлэхэд одоо уран проект компани хэрвээ гомдолтой байгаа бол нийслэл Улаанбаатар хоттой шүүхдэх боломжтой. А бид бол энэ төсөл хэрэгжүүлнэ. Одоо тун удахгүй хаврын сарууд эхэлж байна. Бүтээн байгуулалтын сарууд богинохон. Тийм учраас энд бид нар бүтээмжтэй шаардлагатай бол хотоос мөнгө гаргаад энэ төслийг хэрэгжүүлээд та нарын 22 дугаар байрны асуудлын иргэдийн асуудлыг шийднэ гэдгийг би бас энд хариуцлагатайгаар хэлье.